сунсын багш бол нэг драмын багш гэнэ үү? Тэгж хэлсэн гинэ одоо бид нар ингээд одоо драмын ингээд бүгд жүжигчин болж гарах албагүй. Бидний эндээс сайн бас үзэгч бэлдэж байгаа гэж хэлжсэн надад амар таалагдаад тийм одоо тэгвэл сэтгэл судлалыг айгүй олон төгсөөл гаргалтай тэгээд заавал бүх хүн сэтгэл зүйч болох албагүй сэтгэл судлаач болох албагүй. Гэхдээ айгүй юм хүлээцтэй ч юм уу юмыг арай наануу цаануу ингээд нэг хүний харилцааг харцдаг тийм иргэд бэлтгэж байгаа юм болов уу гэж бодоод тэгэхээр хэрвээ нэг нэгнтэйгээ харилцаагаа ингээд сайжруулсан ийм нэг юм нийгэм ядаж бүрдээд эхлэх юм бол харилцаа сайжраад ирэх юм бол тэгэл бусад юм айгүй амархан явж тийм шиг санагдсан шүү дээ. Аль ч салбарт. Сайн байцгаана уу? Team Zone podcast-ийн шинэхэн дугаар эхэлж байна. За манай подкастын ивент тэтгэгчээр Биомон брендийн Батганы эсрэг арьс арчилгааны багц ивент тэтгэж байна. За мөн хамтрагчаар Teen Cafe хамтран ажилладаг гэдгийг манай үзэгч өсвөр насныхан болоод ээж аваад бүгдээрээ мэддэг болсон баха. За мөн дугаарын ивент тэтгэгчээр сайхан өдрийн амтад эхлэл за Just Live Day гэдэг шоколадтай бичэн ивент тэтгэж байгаа. За ингээд подкаст эхэлцгээе. За өнөөдөр өвлөн байна хүрэлцэн ирсэн байгаа. Өвлөнг бид онцлоод зочноор орсон. За мөн зочин хостоор, зочин хөтлөгчөөр манай Зөөсийг буюу Зөөлнсийг ажиллаж байна. За баярлалаа өдрийн минь хоёроо. Өдрийн. За өвлөн өөрийгөө нэг гоё товчхон танилцуулаад тэгээд гоёроо хэлцгээе. За өвлөн одоо 27 настай хүрсэн. Тийм тэгээ сэтгэл судлалаар сураад төгссөн дөө. Мусик бакалавр магистра хийгээд тэгээд сая Тайванд бас энэ мэргэжлэрээ сурч байгаа. Гэхдээ хаяад хүртэрсэн. Хайцсан сурлаа. Тийм тэтгэлгээ тийм. Аха. Нөгөө нэг сошиал дээр контент рилүүдийн үзчихсэн. Яг сэтгэл судлаар суурчаад яагаад хайцсан болоо гэл тий. Энэ төгсчөөд гэхдээ нөгөө Тайванд очиод тэр мэргэжлэрээ сурсан болохоор орхисон гэсэн үг мөн үү? Тийм ер нь бол сурж агаад за ер нь одоо ер нь жоон залхацсан юм байна гэж бодоод. Уулын зорилготой л явсан л та. Тэгээ за ер нь одоо энэ өөр бол дахиад сурахгүй байна. Дахиад өөр юм сурмаар байна гэд. Тэгээд хүртэрсэн. Гэхдээ ингэдэг үстэй нэ одоо бакалавр 4 жил эндээ сурчлаа штэ тий. Тэгэнгүүт магистра өөр мэргэжлэр сурж болдог штэ тий. Болдог. Тэгэхээр чи болонгууд магистра бас сэтгэл судлалаараа дахиад сурсан гэсэн үг юм уу? Тэгсэн. Тэгэхээр чин залах нь үст. Тэгээд амир тий. Яг зорилготой яг сэтгэл судлалаар карьераа хөгжиж байгаа хүмүүст бол сурах нь гоёлох л та. Тэг би болохоор яг сэтгэл судлалаар нэг явах сонирхолтой бас биш байгаа болохоор ер нь дахиж сурж яах гэж байгаа ч лээ гэдгийг зогссон гэсэн. Тэг залуухан байгаа дээрээ гэлс өөр юм хийх гэж боддог. Гэлс хөрвий. Уул нь одоо ингэж хараад байгаа шүү дээ. Өсвөр насныхын 10 жилээ төгсөөл тэг оюутан болохтаа сэтгэл зүйчээр болон сэтгэл судлалаар сурья. Одоо ямар сургуулийн ямар ангид сурах вэ? Аль ангид нь илүү гоё сайн мэрэгчлэн болох уу гэж аягүй хүүхд асуудаг шүү дээ. Гэтэл чиний хувьд болохоор ингээд явахгүй мэнаа ингээд одоо удцсан гэдэг нь шүү дээ тий. Яагаад? Уйдхан ч ер нь миний юм биш юм байна л гэж авах юм авцсан. Одоо сурмаар байсан юмнууд бол авцсан гэсэн үг. Тэгээд нэг сэтгэл зүйч ч юм уу эсвэл сэтгэл судлалын янз бүрийн судалгаанууд дээр ажиллах ч юм уу тийм надад сонирхол одоогоор байхгүй байна. Ирээдүйд бас яах би ерөөс хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоогоор бол хандсан байна гэх юм уу. Өөр юм сурмаар байгаа. Өөр юм дээр ажиллаж үзмээр байгаа болохоор ингээд зогсоор шатсан. Тэгээд Монголд нөгөө нэг өвлийнхэн амралтаар ирчээд янз бүрийн сургалтуудад сууж үзээд одоо сая жишээ нөгөө Grow with Google-ийн UX дизайны анги ч юм уу эсвэл нөгөө нэг сурмаараас хэлмээр Испани хэлсэн болохоор анхан шат бас нэхлээд сурч үздэг ч юм уу тийм ингээд толиод яваад байгаа. Яа, Испани хэлсэн. Яа. Мэдгүй яа. Яагаад нь ерөөсөө мэдгүй. Ерөөсөө тий одоо ингээд өөрийгөө хэл сурах юмч авьяасгүй байх л гэж үзсэн байхгүй юу нэг хагас суусан англитэй тий тэгээд Тайванд болохоор нөгөө нэг хөвчлөл хятадаар ярьж байгаа тий тэгээд хятад хэл сурах надад ерөөс авьяас байгаагүй гэхгүй тэгээд
Тайванд очиод би испани хэл сураадсан байхгүй өөрөө. Тэгээ гайхаад Хятаар ярьдаг газар атсан аа юу? тэгээд хүн нэг яг туртай хэлээ олчих юм бол магадгүй бидний 90 тойронд айгүй нэг олон яриад байгаа хэлүүд нь би миний сонирхлыг татахгүй байж болно шүү дээ. Тэгсэн чинь ерөөсөө ингээд өөрөө санаанд нэг юм болцсон чи тэр нь амар таалагдаад тэгээд бүр сургуультанд хизэж суунаж бодоогүй ирээд сургуультанд тэр олоод тэгээ суус. Бүр испани хэлний сургалтанд сууссан юм. Тий. Гоё энэ зүгээр л тэр хэлийг мэдхийг хүснийхаа төлөө гэж юм хэрэг. Харин тийм бүр өөрөө ингээд олоо судлаад. Гэтэ испанийг яг ямар хэлээр ярьдаг нь би ч мэдгүй. Аюу гоё л доо. Би сайхан испаноор тэмцэнээр ярьсан байхгүй юу? Ингээд дуржмаал нэг тийм үнэхээр гоё сонсогдсон юм лээ. Тэгээ испани хэлээр яг сурцсан байхад тэр хавийнхаа улсуудаар бүгдээрээ испанаар ярьдаг. Тий одоо нөгөө испани хэлж угаасаа би 6 хэлэнд байдаг шүү дээ. Үндсэн 6 хэлэнд байдаг. Тэгээ айгүй бол 500 сая гаруй хүн ярьдаг. Өөх тэгвэл бас том хэл биш үү тий. Өргөн хэрэглэгддэг. Тий. Ер нь ингээд хэрэг гадны хурал мурал дээр очих юм бол заавал испани хэлээр бас орчуулга давхар явж идэг. Синхроноор тий. За одоо тэгээд цаашдаа ямар мэргэжлээ сурах гэж бодож байгаа? Би харин хайгаал яваал энэ. Яг би одоо мэрэгжил гэхээс илүү үр чадвар гэж л хараад байдаг болчихсон. Энийг мэрэгжилтэй болчиход байна шүү дээ. Тэр заавал би энэ хүн гэж ингэж нэг нэрлээд байх алба байхгүй. Одоо миний шийдэж чадах тэр позишн статуст би яг юу шийдэж чадах вэ гэдгийг ер нь бол хардаг болж эхэлж байгаа гэсэн үг. Одоо амар сонь ажил мэрэгжлүүд, ажлын байрнууд гарч ирээд байгаа. Зөндөө шинээр бий болсон. Тий. Одоо өмнө нь байсан ч гэсэн айгүй цөөхөн байсан олон болох ч юм уу. За юу гэдэг чинь гендрийн мэрэгжилтэн байдаг ч юм уу тий. Яаж олон талт байдлыг хангах тэрийг хариуцдаг мэрэгжилтэн байдаг ч юм уу. Эсвэл ямар ч ажил дээр байсан ядаж нэг постэр өөрөө хийчдэг тий. Нэг юм өөрөө ингэ эвлүүлцдэг ч юм уу. Ингээд наад захын ур чадварууд ингэ шаарддаг болчиход байгааг хараад нэг мэрэгжилт бол ерөөсөө төвлөрөхгүй. Ур чадвар л эзэмший гэж. Тий. Зүйлсээ бол урилгаараа л явна үстэй. Өөр сонголт байхгүй шүү дээ. Надад сэтгэл зүйчийн мэргэжлээс үнэхээр таалагддаг. Тэгээд манай таны хэлснээр жинхэнэ манай үеийнхэн одоо сэтгэл судлаар их найзууд маань сурж байгаа. Тэгээд би ер нь сэтгэл зүйчтэй ер нь уулзах шаардлагатай төрлийн хүмүүс энийг аахгүй юу. Тэгээд яг сая сүүлийн хэдэн сарын хугацаанд аюу хэцүү зүйлүүд тохиолдоо. Тэгээд угаасаа гэртээ одоо автаа ярих юм. Тэгээ ойлгохгүй найзтайгаа яриад найзын зөвлөгөө одоо ямар л холиг вэ гэж дээ. Тэгэл сэтгэл зүйчдэр очиод яг бүх юмаа ингээл гаргаал уйлал ингээл яг хэлээл тэнгүүд нөө хүмүүс маань гоё ямар ч гол танихгүй юм байгаа даа шүү дээ. Тийм болохоор одоо их амар ерөөсөө нуугаад ашиглах юм байхгүй. Тэнгүүд тэр хүн цаашаа задруулна ч гэж байхгүй. Тэгээ гоё зөвлөгөө өгдөг. Тэгээд би тэр ажлыг ер нь аюу гоё хүндэлдэг. Гэтэ би бол чадахгүй л дээ. Би ярих дуртай болохоос сонсох дургүй. Гэхгүй нэ тийм. Бас нэр хүний бас өөрийнх нь чадвараас хамаарч бас нэг эзэмших мэрэгжил нь хамаардаг юм шиг санагдсан. Тийм бах янз бүр л байх л гэж боддог. Ястаа нэг сэтгэл зүйч бол одоо жишээ нь уулзах гэж ирсэн хүнийхээ өдөөс яриад ивэл онцгүй шүү дээ. Өөрийнхөө тухай ч юм уу өмнө уулзсан кейсүүдээ ч юм уу тий яриад ивэл онцгүй. Нөгөө хүний хайрыг сонсохгүй. Тэнгүү тэр хамс төвчээртэй хүн байхгүй. Нэг төвчээртэй хоёр хүний нууцыг бас задруулахгүй гэд юу байгаа шүү дээ. Гэрийнхэндээ ч юм уу найс нөхдөө оцсноо өнөөдөр намтар олны танил тийм ирээ тийм ярьсан гэл тэгвэл бас хэцүү тий цаашаа ингээл задрах тийм сэтгэл зүйч нар бол байгаа. Тий. Инстаграмаар харж ивэл зөнд яг тийм сэтгэл зүйч нар айгүй олон байгаа. Яг өөрсдөө сэтгэл зүйчээр нэрлэлсэн хүний кейс ярьдаг уу? Бас болохгүй байхгүй. Тэрийг хүмүүс том хүмүүс гэлтгүй хүүхдүүд гэлтгүй ялгаж салгадаг байх хэрэгтэй. Тийм pop сэтгэл зүйч нар байгаад байна шүү дээ. Хүний нэр ус дуртахгүй байгаа юм шиг мөртлөө хамаг юм дэлгээ ээждэг ч юм уу. Бараг л тэр биш тэгээд нэг мэдчихээр тий. Над дээр чам шиг зөндөө хүмүүс ирдэг гэдэг ч юм хизээч тийм ёс зүйтэй юм бол чам шиг зөндөө хүмүүс ирдэг гэдэг үгдээс сууж байгаа байхгүй. Тэгээд зөвхөн чамайг сонсно. Сэтгэл зүйчээр бараг 6 жил сурсан гэсэн үг. Тэгсэн. Тэгээд одоо сэтгэл судлалаар зөвч биш. Бас яг өөр юм уу? Тий. Одоо сэтгэл судлалч нь өөрөө судалгааных тий дотор амар олон янз зөвлөгөөний судалгааных өөр юун дээр ажилламаар байна. Дотроос ингээл задраал байгуулгын хүүхдүүд, насан туршид.
Бүр ингээд нэг чиглээд явах нь шүү дээ. Тийм, дотроо айгу бас юм. Тэгэхээр одоо би чинь хүүхдүүдтэй бол сайн ажиллаж мэдэхгүй яг үндэ. Хүүхдээ ямар зөвлөгөө өгөх үү, яахыг мэдэхгүй. Тийм. Одоо ерөнхийдөө юм байхаас биш. Би яг ажиллаж би хүүхдтэй ч сайн ярьж чаддаггүй төрлийн хүн байгаа байхгүй. За 50-аас эрэнгүүтээ Instagram дээрээ бичлэг оруулж эхэлсэн үеийн хизээ. Тэгээд яагаад ингээд өөрийнхөө талаар бичлэг оруулж эхлэе гэж бодсон юм? Би ер нь багасаа л амар их бичлэг хийдэг эхэлсэн. Довс маш энтергээл гарч ирэл мэдгүй нөгөө нэг ингээл ам барайл нэг хэсэг хүмүүс ч амар их манай үеийнхэн ч юм уу манаас жоохон дэш доош үеийнхээ юусан мэдгүй. Довс маш гэж аппликейшн гарч ирээд тэрнээр ингээл ам бариад одоо Instagram дээр ч гэсэн амар их явдаг шүү дээ. Би TikTok-ыг бас сайн мэдгүй л үздэг болох. Гэхдээ ингээл рил мэл үзэж яхаар ам бариад хүүхдүүд ингээл хүмүүс том хүмүүс ингээл бичлэг хийсэн. Тэрнээ ижилхэн тийм аппликейшн анх гарч ирчихсэн юм. Тэрнээр ингээд аюу их юм хийгээд байдаг гэсэн. Тэгснээ яваад би ч бас багтаа фэйсбүүк дээр амар их лайв хийж ярьдаг байсан. Тий. Ер нь бол ингээд бичлэг хийгээл байдаг гэсэн юм шүү. Гэхдээ нэг хүмүүс үзээсэн гэсэнтэй биш ингээл нэг юм тасралтгүй өөрөө зүгээр дуртай л байсан юм уу? Тэгээд тэрнээсээ жоох ичдэг ч юм уу тий бичлэг хийхээс жоох ичдэг үе гэж байгаа шүү дээ. Сая одоо ч ингээ ичдэг ер нь бол бичлэг үзсэн ч үзээгүй байсан ч ичдэг. Би нэг алдартай болох гэж ч юм уу тий олны танил болох гэж тэг амар ингэж бичлэг хийдэг байгаа биш шүү дээ. Нэг үзэх нь үзэн эсвэл одоо манай ээж өнгөрөөд тэрнээс өмнө ингээл бас баахан хүмүүс ингээл дотны хүмүүс өнгөрч байгаа байхгүй хамт ажиллаж байсан. Ингээл хоёулах нь ажиллаж хахад их чигч өнгөрөөл тэгэл ингээл зүгээр харж хахад ярилцчих нэг адилхан мэдрэмж бас хүмүүс туулж байгаа шүү гэж заавал намайг нэг ойлгох халбгүй тий. Тэрнээс арай хүчтэй хийж эхэлсэн юм шүү. Арай meaningful орж ирсэн. Одоо арай юу гэх юм утга учиртай орж ирээд за нэг ийм хүний одоо 10 секунд үзсэн ч гэсэндээ нэрээ хүмүүс чи ийм байдаг шүү. Би ер нь ганцаар бол биш юм биш үү гэдэг нэг ийм мессеж бас байх хэрэгтэй болов гэж бодсон. Тэрнээс нэг хүн үзсэн ч тэр чинь чухалхгүй юу тий. Гэхдээ яг нөгөө яг чиний ярьж байгаагаар ингэж санагддаг одоо сошиал бүхэл зөндөө л юу байгаа шүү дээ платформ тий. Facebook байна, Instagram, TikTok, Threads гэл тэднэр дээр ихэвчлэн нөгөө хүмүүс яг ингэдэм юм шиг одоо би тэгдэг надтай адилхан хүн байна уу? Би ганцаараа биш юм байна. Зөндөө олон юм хүн байдгийн байна гэл нэг асуудлаа ярьдаг. Өөрийнхөө нөгөө зан чанарыг хилдэг штеп. Тэгэнгүүт өөртөөгөө адилхан зөндөө олон хүн байдгийн байна гэдгийг мэдрэхийг хүсээд тэгж бичт юм болов бичлэг оруулт юм болов гэж бас бодсон шүү. Мэдгүй би бол хайгаа үзчихэж байгаа байхгүй юу? Бүр ингээд нөгөө өөрөө зорж хайгаад өөрөө үзээд уншаад тий. Угсаал зөндөө хүн байгааг миний хувьд л мэдчихэж байгаа. Надад би юу мэддэг төрлийн хүн байгаад байгаа вэ гэхээр надад их сурвалж би хаанаас олж болох вэ? Их сурвалжаа би мэдгүй бол хаанаас хайж болох вэ гэдгийг мэддэг төрлийн хүмүүсийн нэг байгаад байгаа байхгүй юу? Одоо нэг өрт итгэлтэй байх гэдэг байгаа биш тийм ингээд хайрцуулаад байна шүү хүмүүс арга. Тэгвэл хүмүүст юу хэрэгтэй вэ гэхээр хүмүүс хаанаас хайхаа мэддэггүй. Хайхаас салхуурдаг эсвэл хайж унших гэхээр хэл усан одоо арай болохгүй мэдгүй байгаа даа шүү. Тэр хүмүүсийн буруу биш дээ ерөөсөө. Тэр нь хэлбэрчилж ингэж хурж байгаа нь л нэг хэдэн секундын бичлэг болж орж ирээд байгаа байхгүй. Хүрэж байгаа юм аа тэр чинь уншаад харангуйтаа энэ хүнд нэг ийм мэдрэмж төрүүлчүүл айгүй хантай байх гэдэг юм биш үү? Тийм яг нэг хантай л хайгаад байгаа юм шиг. Тэгэхээр би ингэж хайгаад байгаа хүн биш баггүй. Биш юм уу? Өгөхгүй байгаа. Биш үү? Тийм. Би бол мэдж байгаа. Хайгаж олоод эсвэл надтай хин ярилцах уу? Заавал онлайн дээр биш ямар бүлгийн уулзалтууд хаана болж чинь тий. Болохгүй бол манай найзууд минь надтай ингэж ярилцвал болох үлээ юу илээ. Үүр болохоо байвал одоо өмнө нь бол гэрийнхэндээ жоохон дургу байлаа шүү дээ. Өсрөөс авсан амар үзий ядч боддог. Би том болохоор ингээл аргагүй ихэн тэдэрч хөгшрөөл би ч том болол тий. За гэл дундаа орж эхлэнгүүд нэг тэднэр бас нэг насан дараач ч юм уу арай зөөлхөн болоод нэг ярилцдаг болоо би нэг том болоод за эднэртэй нэг яриад үзэх хэрэг хөөрхөн ярьж эхлээд тий. Нэг ээжийнхээ тухай хуваалцдаг болдог ч юм уу эхчийнхээ тухай хуваалцдаг болдог ч юм уу найз мэдээгаа тэгэл ирэхээр ханаас тайвширд болохоо мэдээд эхэлсэн гэсэн үг тий. Тэгээд хэрэг хүмүүс яг ижлэхэн юм мэдрэмжтэй хүмүүс нэмэгдээд эхлэх тусам би бас хаашаа чиглүүлэх юм мэдээд шүү дээ. Мэргэжлийн үн дээр очиорой.
миний цаатлын санаа нэг аженда гэж хүнд байдаг бол тэр нэг юм бичлэг хийж байгаагаа утга учиртай байлгаж байгаа бол би ингээд сүулт бодоод байгаа байхгүй. Би нэг амар олон хүнд хүрх гээд би ингээд амар алдартай болоо тэ эсвэл амар олон намайг үзээсэй ингээд байгаа даа биш. Яг чухал хүмүүс нь олоод үзчих юм бол хэрвээ намайг ингээд дагаад эхлэх ч юм уу тий хараад эхлэх юм бол би яг мэддэг юм руугаа чиглүүлчих гээд байгаа байхгүй тий. Энэ ийм сэтгэл зүйн төв байдаг шүү. Энэтэй ажилтдаг ийм хүн байгаа шүү. Найзуудаараа ингэж гоё гоё сэтгэл зүйн тоглоом энд ингэж тоглож болдог шүү тий. Заавал хүнд яриа хийх албагүй, заавал ойлуулаад нөгөө хүнийг тий. Нэг хөнгөн ядаж би нэг энэ дээр гацаад ярьж чадахгүй байгаадсан биз дээ. Ингээ чи гэдгийг чинь тайлж өгдөг хүнд байдаг шүү гэд ингээд би бас мэддэг гоё утга учиртай газруудаа хуваалцсмаар байгаа гэх юм уу. Тэр утга учиртай газрууд бас яагаад байгаа вэ гэхээр маркетинг дээр алдаад идэх ч юм уу тий. Бусдад нөгөө мэдээлж чадахгүй. Тий, эсвэл эдийн засгийн байдлаасаа болоод хүн хүчний одоо хүний нөөцөнд дутаад идэх ч юм уу, хүн салхинжуулж чадахгүй ганцаараа ингээл бүтэлцүүд байгаа хамир мэрэгчлүүд байна шүү дээ. Тэгээ яаж хүрэх хүчрээ болохгүй. Би бас бүтэн цагаар хамт ажиллаад тэр хүмүүсийн чинь коучлууд ээж чаддаг шүү дээ. Тэгэхээр ингээд ядаж сургуудыг нэмж өгөөд гээд ингээ хэн тэгж хөтөлбөр өгдөг бол хүснээр болдог бол тэгмээр байна. Бусдад одоо ингээ гүүр болж л бичлэг хийж байгаа юм биш үү? Би болохоор өөрийнхөө нэг сэтгэл зүйтэй илүү ойролцоо хүмүүсийг одоо хайж ч юм уу тий өстой нэг хантай гэдгээ мэдрэхийн тулд ингээ ярьт юм хата. Тэгвэл яг үсэн бэ гэвэл тэгвэл би зөвхөн зовлонгоо л хуваалцсан. Надад ийм болчлоо надад хэцүү байна. Тэгээд ингэ сууж байгаа. Ийм болсон хэцүү байсан. Тэгтээ босоод ирлээ. Яаж босч ирв? Амар олон хүчин зүйл надад тусалж байгаа. Хамгийн том нь энэ байлаа, жижиг нь энэ байлаа, дундлага нь энэ байлаа. Тэгтээ бүгдээрээ үнцэнтэй байлаа. Гэт ингээд гаргаж ирчих гэсэн. Тэгээ болвол олон төрөл сайн л үз тээ. Хүн үзэхгүй бол бас тэрл үз тэгэл хийгээл ингээд явуулъя гэж үз. Тэгээд өөрөө би ч амар докторгүй юм болохоор ингээд нэг амар олон үзэнгүүтэл гинт ингээд төгшөр хөдлөл шууд 7 хоноор инстаграм хагаад болчихдөг. Үгүй ямар шууд 7 хоног ингэж багасгах гэж үзэж чинь. Тэгээ хүмүүсээс суралцаад байгаа нь одоо багтаа бол би ч амар юм дуугүй ч юм уу гутралтай ч юм уу мэдхгүй тэр нь мэддэхгүй тий фэйсбүүк дээр дандаа ийм гундаг гутралыг бичдэг ч юм уу ер нь төрнийх юм байна. Тэгээд тэрийг ингээд том болгоцсон нэг арай ингээд дээрдээд байгаа юм уу азарч гэхүү эргэн тойрныхан бас айгүй гайгүй тусалдаг хүмүүс аж таарад тий. Тэнгүүд тэрийг бас хүлээж авч сурах амар чухал санагдсан. Том болт хүмүүс чинь нөгөө нэг өөрөөсөө тусламжийг түлхээд эсвэл хүн туслах гадах чи ингээд цаашлуулаад тахаар улам л ганцаараа өөр дээрээ төвлөрөөл гэл өөрөө нэг заавал өөрөө ядраад гэсэн байхгүй. Би чи яг тийм та нар юугаа ойлгох вэ тийм зайлбар гэдэг юм хөвгтөөс байхгүй. Тийм ингээд явж байгаад нэг хүн одоо нөгөө нэг юу гэх за мартчихлаа. Юу ярьчихсан. Одоо бүргээ сүмөрчлээ. За. Айгу сонирхолтой юм. Би болохоор тэгвэл бичлгүүдээ чинь шал эсрэгээр нь бодож ирсэн байна. Одоо шал өөр мэрэгчлээ болоод өөр чадрууд эзэмшээд тэгээд өөртөө ижил төстөө одоо мэрэгчлээс уйдсан ч юм уу тий ийм хүмүүстэй ингээд санал бодлоо хуваалцах зорилготой юм бах та гэж бодож ирсэн байхгүй. Тэгэхээр шал эсрэгээр байна тийм ойлголоо. Би чинь бас нэг юм. За хойлоо тэгвэл одоо ингээд гурлаа өсвөр насны хадлаар ярилцсан. Маагч нөгөө өсвөр насны хүүхдүүд зориулсан тийм зон. Тэгэхээр өвлөнгийн өсвөр нас хэрэг өнгөрсөн бэ. Яг одоо нөгөө өсвөр насны хүүхдүүд мэрэгчлээ сонгохдоо юу яах ёстой юм бэ те? Чи жишээ нь юун дээр алдаж юун дээр хонж исэн? За өсвөр би яг үнэндээ нэг амар сандгүй маа. Ерд багнаас өсвөр нас бас яг бүр ингээд зарим хүмүүс амар детальчсан. Би нэг юм байсан. Би бол сайн сандгүй. Тэр тийм өнөхтэй байсан юм уу эсвэл тоодоггүй байсан юм уу юмыг гэж жоохон эргээр харуул нэг тоодгүй хөнгөн байсан юм уу эсвэл нөгөө талаараа нэг санах хэмжээний юм болоогүй ч юм уу. Тийм мартахыг хичээсэн юм айгүй их байсан гэж бас магадгүй гэж бодоод байна нөгөө талаа. Тэгээ ингээ өнгөрчдөг тий. Тэр зарим нэг бол ерөөсөө санд. Гэхдээ ямар миний санджаар би бол тийм оролцох юм бол оролцчихдаг. Сакс макс тоглолцдог, волейбол тоглолцдог. Дуулуул тэр нөгөө урлагийн үзлэгт ор гэвэл орчдөг ч юм уу ингээл шүлэг бүхнийг чаддаг. Тий. Чаддаг ч юм байхгүй, чаддгүй ч юм байхгүй. Олимпиад ор гэвэл ороод
хусагдаал тий. Дээшлүүл ингээл янз бүрийн юмд оролцоод ер нь бүх юмд оролцдог гэсэн. Тэгтээ жоохон ичимхий ч юм уу. Яг олон хүнд орж хороо ичимхий яг таньдаг хүмүүстэй нэг юм галзуу хөлтөөд байдаг шин. Тиймэрхүү. Тэгээд манай математикийн багш намайг аяг орон гарan гэж дутдагсан. Хаяа чаддаггүй. Хаяа ингээд хүүхдүүдийг хийж чадаад байгаа юмыг чадахгүй байгаа юм чадчихдаг ч юм уу ингээд тэр чи юм ойлгод юм уу ойлгодгүй юм уу тий ийм сонио. Тэгээд тэр дунд болохоор манай ээж болохоор намайг баг сансрын нисгч болгомоор байна гэд. Тэгээ гайхаа юу ч үгүй тий. Бүр сансрын нөө онгоцны ч биш тий. Онгоцны болж буусан. Тэгээ дараа нь цагдаа магдаа гэд. Тэгээ ерөөсөө юм жоохон гендерийн хөвшмөл юмнаас тэр үе чинь одоо үеийнх арай гайгууж магадгүй тий. Манайхаар яг дууссан тэр цикл үе ихгүй. Манай 90-ад оны сүүлийн үеийнх чинь яг нөгөө нэг хөвшмөл ойлголтод бүр ингээ базуулсан үе хамгийн төгсгөл үе хүүхдүүд юм шиг л. Тэгээд би болохоор жүжигчин болно гэдэг. За тэгээд тэгээд. Гэхдээ ингээ хоёр мэрэгчлээж болно шүү дээ. Тэгэл манай ээж бас ингээл амар юмыг задлж харуулж өгдөгс. Тэгээ би за. Тэгээ Монголд ирээд геологч болно гэсэн чинь бас ингээл хувираал тий газар зүйд айгу дуртай байж байгаа. Тэгснээр хувираал нүүб тухай том бол мэддэг болсон. Нүүбд ажиллах юм бол би яах ёстой юм бол гэл. Одоо л нүүбд ажиллах юм сонирхолгүй шүү. Нүүбс ингээд тэгээд харж агаад манай ээж хоёр юу зэрдэг гэсэн бэхээр намайг том болохоор Африкт очиж хүүхдүүдтэй тоглож өгдөг тийм болмоор байна. Хоол мол ингэж хийж өгөөд тэр хүүхдүүд болохоор нөгөө хүүхдүүдтэй тоглох амар дуртай байдаг. Дандаа том хүмүүс очиж тусалдаг. Тэр хүүхдүүд болохоор хүүхдүүд учраас хүүхдүүдтэй тогломоор байдаг. Тэгээд ястаа сонсож байгаа юм чинь бас ингэж жагаад 10 жилтэй байжгаад ээжийн санаачлагаар би тэрийг хулгайлж явж байгаа. Бид нар нэг асрамжийн газар очиж. Тэгээд тэр үед бас юу н хэлжсэн байхгүй багш нь тэр асардаг багш нь шүү дээ. Тийм дандаа ингэ том хүмүүс ирдэг. Одоо арай өөрлөлдсөн баг те. Одоо хүүхдүүд амар санаачлагтай болсон юм чи. Тэгээд тэр үед болохоор дандаа дарганаар ирээл бэлэг өгчөөл яваад өгдөг. Хүүхдүүд юу хүсэж байгаа вэ гэхээр яг үеийнхэнтэйгээ тоглох, найзлах, харах те. Одоо манай үеийнх ямар байна гэж ингэж үлгэр жишээ авах тийм хүсэлтэй байгаа. Тэгээд амар гоёлаа баярлаа гэл яг тэр үед манай 10 жилийн бид одоо ингээл нийлэл хамт явж байсан. Тийм л одоо хүүхдүүс хүүхэн даа гэж. Тийм. Тэгжээс на яагаад шууд сэтгэл судлал. Тийм шүү дээ тэрийг ярьчихсан шүү. Тэгээд судлал руу явж орох гээд тэгээд ер нь тийм гоё хүн тусалдаг мэрэгжил юу байна гэж байгаа л 9-р ангид за сэтгэл судлал гэл. Тэгээд мууст ороод мууст чинь тэр үед 1-р курстэй мэрэгжлээ сонгодог гэсэн юм байна. 1-р курсээ төгсчөөд ч гэсэн ерөнхий тэгээд програм хангамж би 4 мэрэгжил сонгодог гэсэн. Тэгээд нэгт програм хангамж, сэтгэл судлал, түүх нийгмийн багш, монгол хэл уран зохиолын багш гэдэг нэг юм 4 анги бахаар нь дөрүүлэнд ингээл тэнцэж байгаа юм л да. Тэгээд сонгож чадахгүй боломжтой юм лээ тэр үе чинь. Яг аль нь яг уу за арай удаан буцаартай судлыг сонгож ийл гэж орсон. Тэгээд шууд сонгоцсон юм уу? Тэрнээс биш аюу хүсээд ингээд яагаагүй мэн те зориод арай удаан хүссэн юм чинь гэж бодвол тий. Аюу хурдан сонгоцсон юм байна. Тэгэнгүүт сурж явах явцдаа ямар ч сан тэгтээ Монгол сурахтаа бол чи удаж мэдээ залхаж малхаагүй үстэй. Гоё мэрэгжил шүү дээ. Тэгэхээр одоо бол хэтэрхий олон хүн сураад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр нөгөө талаараас юу гэж хардаг вэ гэхээр яг би нэг хаанаас сонсцсон бол сайн мэдэхгүй байна. Суусын багш бол нэг драмын багш гинүү тэгж хэлсэн гинэ одоо бид нар ингээд одоо драмын ингээд бүгд жүжигчин болж гарах албагүй. Бидний эндээс сайн бас үзэгч бэлдэж байгаа гэж хэлжсэн надад амар таалагдаад тийм ээ одоо тэгвэл сэтгэл судлалыг айгүй олон төгсөөл гаргалтай тэгээд заавал бүх хүн сэтгэл зүйч болох албагүй сэтгэл судлаач болох албагүй. Гэхдээ айгүй юм хүлээцтэй ч юм уу юмыг арай наануу цаануу ингээд нэг хүний харилцааг харцдаг тийм иргэд бэлтгэж байгаа юм болов уу гэж бодоод. Тэгэхээр хэрвээ нэг нэгнтэйгээ харилцаагаа ингээд сайжруулсан ийм нэг юм нийгэм ядаж бүрдээд эхлэх юм бол харилцаа сайжраад ирэх юм бол тэгэл бусад юм айгүй амархан явж тийм шиг санагдсан шүү дээ. Аль ч салбарт технологич нь үү
Өсвөр насныхын хувьд хайр дурлал хэрвээсэн. Яа. Би тэрийг сайн ойлгоогүй юм шиг үл шүү дээ. Нэг 9 ангид бол нэг хүнд бол хүүд сайн болж исэн. Тэгээд нэг удаа үргэжсэн. Иргэдтэй нэг сайн сандгүй маа. Тэгэл юм болж байгаа бол тэр юм нэг одоо ямар нэг ч үерхэл гэвтэл гэж бодсон ш. Тэгээд гэтээ хүнтэй харилцаж сурсан юм шиг зүр санагдав. Тэгээ амар хайртай дуртай явах юм жааш. Тэгээд явж байгаад мэдээж ээжээс бүх юм нууцсан. Ээж нам хүнтэй үерхэд байгаа юм шүү дээ. Өрхүүлэхгүй байсан юм уу? Ээж нь бол мэдүүлэхгүй л дээ. Нэг юм ээж нь яаж чөлөөтэй, ээж аав нь яаж чөлөөтэйсэн нэг юм санаа зовдсон шүү дээ. Аавч ч баг. Одоо л амар нээлттэй л дээ. Тэгээд 12 дугаар ангид ороод яг жинээсээ нэг хүүхдэд сайн болоод тэгтээ ингээ өөрөө блоклж айгаад би чи ингээ бас нэг жоохон харилцаа үүсгэс жоохон айдаг төрлийн хүн. Бүх юм яг ингээл юу чигд биш шүү дээ тий. Би бол жоохон харилцаас айдаг төрлийн хүн байсан. Найзууд ч байсан. Одоо хинчүүтэй хайр дурлаж байсан. Ер нь ингээ жоохон зайгаа барьдаг төрлийн байжгаад одоо харин тэрийг айгуу хөндлөнгөөс анзаараад яагаад юм болчих вэ? Яагаад тийм болчих вэ? Тэгээд өөрийгөө байнга тал талаас нь анзаарах нь л амар чухал юм лээ. Нөгөө тэгэхээр надад асуудал байлаа гэд нөгөө хүн бас асуудал үүч гэсэн үг биш шүү дээ. Тэгээ аль алийг нэг баланслал ярилцах л амар чухал юм. Сүүлийн үед маш их ингэж зинзэг ярьдаг штэ тий. Одоо туйлшрамтай одоо юу гэх юм нэг зүйлд ингээд удаан хийдгүү ажиллаач гэдэг юм уу тий. Тэгэл нэг амнаас хурдан уйддаг. Тэгээ тэр зан төлөв юу нэхэр ажиглагдтiin одоо чиний зан төлөв дээр би чинь бодож шүү дээ. Харин тийм бололтой. Би одоо баг 3-4 юм зэрэг хийж байгаа. Нэг өдрийн турш ингээл хийх ажил нь тий одоо нөгөө нэг реклам гэх юм уу юмны арын юм бичиж өгч ийн нэг шинээр нэгдсэн төвд боловсролын төвд ажиллаж байгаа нэрээ өсвөр нас 10-11 дуурайнгийнханд өсөж байгаа нэг хөтөлбөр дээр ажиллаж байгаа. Мэргэжил сонголтын цогц хөтөлбөр гэдэг. Манай боловсрол судлаач Сүндэр гэдэг ч байдаг байхгүй юу? Тийм Сүндэр ихчээ гаргаж ирсэн тийм хөтөлбөр дээр ажиллаж. За тэгээд янз бүрийн орчуулгын юмнууд хийх мэх гэл ингээл янз бүрийн юм хийж нэг өдөрт. Тэгээд бүтэн цагийн ажилд одоохондоо орохгүй байхаар шийдсэн. Бүгдээрээ part time байгаа. Зарим нь миний хуваар байдаг юмнууд байгаа. Тэнгүүт нөгөө squiggly career гэж юм гарч ирсэн. Одоо юу нөхөн амьдралынхаа туршид хинч байсан. Ихэнх хүмүүс яадаг болсон бэ гэсэн чинь 5-7 юм карьерийг сольдог болсон. Ингээд ийм карьер болчихсон юм шүү дээ, тий. Тэнгүүтээ бас манай дээд үеийнхэн тэнгүүтээ Gen Z үеийнхэн одоо бараг тал орчим хувь нь яадаг болсон байсан бэ ингээд ингээ харсан чинь их нь ажилласаа гарч байгаа шалтгаан нь энэ одоо яг надад утга учиртай ажил биш байна. Хоёрт энэ нийгэмд хэрэгтэй юм биш байна гэж ингэж амар хардаг болсон гэсэн. Одоо өмнөх үеийнхний ачаар гэх юм уу да 5-9 хооронд ажилладаг. Үгүй 9-5 хооронд өдөр шөнөгүй ажилладаг. Цаг наргүй ажилладаг. Аав ээж үеийнхний 80-аад оныхны нуруунд дээр ингээ босцсон нийгэм яваад шүү дээ. Босгоцсон шүү дээ. Сайн ч юм байгаа муу ч юм байгаа. Гэхдээ тэдний ачаар бид нар нэг юм дутуу юм баг байхгүй учраас яг утга учирлуу өнгөдөг тийм цаг үеийг бидэрт бэлдэж өгсөн юм шиг санагдаад байна. Одоо тэнгууд хүмүүс хүүе энэ барилга хот байгуулж юу болоод байгаа юм бэ? Хүндээ ээлгүй байж тээ. Тэр үеийнхэн тор цацаг гэлс нэг юм барьчих. Ингээд барьцсан. Гэлс нэг юм барьчих. Хүүе энэ дэлгүүр хоршоо чинь тээ тэрэн зэрэгтэй хүн орж болохгүй шүү дээ. Энэ тэрэгтэй ээж нар яах юм бэ? Гар хөлн төр зур хугарцсан хүмүүс яаж орох юм шээ. Тэгэл хөгжлийн бэрхшээлийг бодж сурах өөр зүйлийг хардаг болсон тийм. Тэнгүүд бидний эргэн тойрных ч амар олон юм харж байгаа болохоор амар олон юм харах юм боломжтой юм үед амирч хүүе энийгаа гэл дэд үеийнхнийгаа буруутгаал тий. Одоо л тийх биш харин амар хамтарч ажилласаа гэж үздэг. Наадах ч ястаа гоё үнцэг байна. Тэ? Тэрнээс биш одоо нөгөө дэд үеийнхэн ч гэсэндээ жинзэг буруутгах байгаа бас нэг тал нь тэр штэ тий. Та нар ингээ юм дандаа шүмжилдэг ч гэдэг юм. Бид нар чи эдгэрэл авчирч байгаа байхгүй юу? Юмнаас ингээ уйддаг ч гэдэг юм уу тий. Гэтэл тэр чи яг ингээ зөв гаргалгаагаар нийгэмд бас ойлгуулах хэрэгтэй л байна л та. Өөрсдөө ч гэсэндээ тэгэл чавтын үртэл явж лээсэн штэ. Үе болгон нэгнийгаа байнга тэгдэг гэдэг. Одоо
үе хоорондын зөрчилтэй хязгаарч ярилцахгүй. Тийм хүний нийгэмд бол арилахгүй байх. Тийм манай найз ч гэсэн өчтөр нөгөө нэг Рио Тинто дээр сууж байгаа л парк дээр сууж байгаа л намайг хүлээг суужсан. Йоо би харьлаа. Тийм яавар чиж бодогч. Би 10 жилийнхний чимээг давж гарч олж чадахгүй байна мэн. Амар стрессэд нь харьлаа. Нөгөө хүүхдүүд инээлтэл ингээд чи ч одоо юу сүртэй юм бэ гэж чи би ч гэсэн ийм явсан мэдэж байна. Гэхдээ ядраад нь явлаа гэд ийм одоо үе хоорондын ялгаа ус байгаа л гэдэг байхгүй. Тэгээ харчаад зүгээр яг том утга учиртай юм дээр харин нэг зөрчилдөхгүй хүн шиг тий. Тэрнээс иш дуу чимээ хэцүү шүү дээ. За одоо өвлөн мэрэгжил сонголтын тэр юун дээр ажиллаж байгаа гэж тий хөтөлбөр дээр 12 дугаар ангийнхан мэрэгжил сонгохдоо ер нь юун дээр алддгийн, юун дээр ондгийн, ер нь яаж мэрэгжлээ сонгол илүү оновчтой юм. За тийм амар шалгарсан арга марга гэж байд юм болов уу? Би яг мэрэгжил сонголтын бас тийм амар мэрэгжилтэн биш учраас мэдэхгүй байна. Тэгтээ би нэг юм хэлээд байгаа. Сайн нөгөө манайх нэг ивент хийсэн. Тэрэн дээр нөгөө мэрэгжил сонголтын талаар ярихдаа сургуулиуд болохоор ингэж хэлсэн. Хүүхэд нөгөө өөрийнхөө зан төлөвтэй ойролцоо тий эсвэл нөгөө өөрийнхөө чадвартай хийж чадах зүйлээ илүү дөхөн мэрэгжил сонгох юм бол цаашдаа нөгөө удаан жил уйдахгүй хийх ч гэдэг юм уу. Тэгээ ганц мэрэгжил бол сонгох шаардлагагүй. Заавал нэг 2-3 мэрэгчлэр ч гэсэн сурах юм боломжтой болцсон ирүү шүү гэж ярьжсэн байхгүй юу. Тэгэхээр бас тэр бас хэрэг өнөө ортой юм нэ. Тэгэл хүүхдүүд угаасаа л тэгчих шүү дээ. Угаасаа л зан төлөв харж байгаа л тэрийг хэлсэн хэлээгүй л нэг мэдрэмжэндээ ойролцоод юм сонгож байгаа. Арин нэг жоохон судлахгүй байгаа хүмүүстэй. Одоо бол бүр ингээл баг 10 дугаар ангид ороод шууд мэрэгжил сонгоод энэ сургууль руу би заавал энэгээр сурна гэж эхэлж штэ хүүхд. Тэгээ харчаад юу яаж нэг юмдаа бити баригдаасай л гэж зүгээр хүсдэг. Одоо чи нэг мэрэгчлэр сураад тэрийг солио дундаас нь үүдвэл үгүй соёл л доо яад юм тий. Ямар одоо өнөө маргааш өгчих гээд байгаа юм шиг гэж боддоо штэ. Тийм. Би сая сурж байгаа л яг би мэрэгчлээ учраас надад ярихад амар байгаа хэл та. Ингээл хайчаач тэгээл тий. Тэнгүүд наваа сурж байгаа ч гэсэн тэг сургуульд манай сэтгэл судлаач мэрэгчлээ солимоор байгаа хүмүүс байгаа. Сэтгэл судлал руу ч орох гээд ингээл өөр мэрэгчлээс буюу ерөөхдөө нэг харахад бол бүгд мэрэгчлээ солимоор байгаа юм зөндөө хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгээ харчаад нэг сургуульд орчих юм бол сольж болдог гэдгийг бас харж байна. Одоо сургуулиудаас яадаг болсон бэхэр давхар ингээд хос мэрэгчлэр төгсч болдог болсон. Монголч ч тэр байна, өөр сургуулиуд ч байна, хос авсраг гэдэг. Нөгөө талдаа надад бол тэр икигай философи билүү тий. Тэрний зүгээр дөрвөн юм айгу хөрхэн санагдсан. Сүгэлд бол одоо би энэ мэрэгжил өөрөө дуртай байна уу? Би өөрөө чадхаар байна уу? За дуртай байна байх гэдэг чинь тий. Би чадхаар байна байх гэдэг. Энэ ингээд нийгэмд хэрэгтэй зүйл мөн үү гэж бас харах тий. Би энэгээр ингээд нийгэмд хэрэгтэй юм хийж чадах уу гэж хувиргаж бодох нь шүү дээ. Тэнгүүтээ дөрөвтг нь юу гэдэг чинь. За би нөгөө ядаж нөгөө нэг хоолоо идчих болохоор юм уу гэд ингээд харах нь шүү дээ. Санхүүгийн юм тэгэхээр надад дэмжлэгтэй юм тий бас. Ингээд нэг юм дөрвөн юм зүгээр ихний хэлжинд бодоод тэрнээс биш одоо ингээд өмнө нь хүмүүс мэрэгжил сонгохдоо юм хэлбэрээр юм шулуун хэлбэрээр тий. Яг нэг мэрэгжил хэлсэн. За одоо юу гэдэг чи IT боллоо гэж бодоход яг IT болно гэл ингээл ингээ явцсан. Одоо юу хэрэгтэй болсон бэ гэсэн чинь T хэлбэрийн хэрэгтэй болсон. Яг энэ хундаан мэрэгжлээ сонголоо. Тэндээ сайн байлаа. Тэрийг сайн гол нь суурь амар сайн авчих хэрэгтэй. Тэнгүүтээ чамд дахиад одоо үед юу ирэх болсон бэ гэсэн чинь одоо үед чамд наад захын Microsoft Office дээр ажиллах хүн болгох хэрэгтэй болсон. Чи өөрийнхөө мэрэгжлийг өөрөө зарж чадах хэрэгтэй болсон. Байгууллагт ормоор үйл чи хийж чаддаг юм харуулах хэрэгтэй болчихсон. Чи ганцаараа ажиллаж болдог болсон уу яахгүй одоо AI маяг орж ирэл тий. Тэгвэл тэрийг бичгээр илэрхийлэх ч юм эсвэл ярилцаад өөрийнхөө барааг чи зарах гэдэг чинь чи нэг веб хийжлээ гэж бодоход тэрийг өөрөө зарахын тулд чиний хэл амжиж байгаа хөгжсөн байх хэрэгтэй байх гэдэг шүү дээ. Ингээд ийм ур чадваруудаас чухал биш үү? Soft skill чухал байх шүү гэдэг юм. Одоо intersectional skills гэж юм байдаг байхгүй ингээд нэг юм огтлцлын ийм ур чадварууд хэрэг болсон. За одоо жишээ нь чи ямар мэрэгчлээ болох ч ойлээ зүсээ. Дуучин. За дуучин болох гэдэг шүү дээ. Тэгэл наад зах нь юу гэдэг чинь продюсертэй болох тий.
юу хүсэж байгаагаа яг ямар дуу гаргамаар байгаагаа хэлж сурах нь шүү дээ өөрөө тий. Яг өөрөө ингээл ийм дуу гаргацаа одоо би энэ өнцгөөс харуулмаар байна. Би клипээ ингэмээр байна гэл юу гэдэг чинь продакшндаа хэлж сурах нь шүү дээ тий. Гэл ингээл харилцааны ур чадварууд эхэлж байгаа. Судлах бас шаардлагатай болно гэсэн үг. Тэ дууга яаж хөрвүүлнэ гэхээр ингээл сувгуудаа судлах ч юм уу. Энэ сувгуудаар хүмүүс одоо илүү сонсоод байна. Гэхдээ магадгүй 5 жилийн дараа ийм юм байна гэдэг нэг өөр нэг харж сурах тий. Тэрийг ингэж хүмүүст итгүүлж ярьж сурах ингээд хэрэгтэй болох. Тэнгүүтээ нөгөө талдаа хариуцлага өөрөө л хүлээх юм чинь чи хариуцлага өөрөө л хүлээх байгаа юм чинь тэрэн дээр нэг шаналаад байх хэрэг. Тийм. Ер нь тийм өөрийнх нь амьдрал тий. Зөөсөө бол одоо за дуучин болох нь тодорхой мэрэгчлээ сонгоцсон одоо сургалтын хугацаа хүлээж байгаа тий. Тэгэнгүүт дахиад дагвал мэрэгжил сурах уу? Одоо өөр бас чи чинь жүжигчин болох өсөлтэй шүү дээ. Харин урлагаас өөр гэвэл байхгүй шүү дээ. Тэгэл яг урлагийн гэвэл би угаасаа мэрэгжлийн хөгжимчин болоод өсчлөө. Тэгээд хөгжимчин байна. Тэгэл яг гол мөрөөдөл дуучин байна. Тэгэл одоо жүжиглж мүжиглэж яваад байна. Тэгэхээр одоо за Шанхайд хэдэн жил сурах вэ? 5 жил. 5 жил сураад мэрэгжлийн ингээд дуучин болоод төгсөн шүү дээ тий. Тэгэнгүүт тэр хоорондоо жүжигчнээр сурах тийм боломж болцоо. Амар сурноо би нэрээ. Би бол үнэхээр дуртай. Тийм. Тэгээд дээрэс нь одоо идэх хоолоо тий. Тэгэнгүүт одоо хятадд оюутан болоод би одоо энэчнээс ажил хийж үзээгөө би яаж угаалах би өөртөө мэдэхгүй. Яг хүмүүс бодож сурах гэдэг шүү дээ. International skill хүмүүс бодох үс засах юу вэ тий. Чи хэрэгтэй. Кур пидик кур гэдэг шүү дээ. Арай жин угаасаа. Тэгээ би угаасаа нэг бие даагаагүй. Яг ингээд би нөгөө нэг өмнө подкаст нууж найзуудаагаа мэрэгчсэн. Гэрээс надад хоолыг яваад ирдэг тий. Шалгалтаа надад хоол хэлчихсэн тий. Хичээл даалгавар юм хийгээд өгчдөг. Ингээд энэ ерөөсөө нөгөө нэг би ингээд үг тэгээд үг гэдэг юм биш. Намайг мэддэг. Тэгээ найзууд маань намайг халамжилдаг. Тэнгүүд сургууль дээрээ шаламжлуулна. Тэгэл гэртээ надад хоол хийх шаардлага байхгүй. Тэгэл ингээ энгийн байдалтай хүн шахаад тэнцээ гол нь маань сургуульд Монгол хүүхдний шиг байхгүй гэж аахгүй. Оо чи ганцаараа Монгол хүн. Тийм. Тэгээд ингээд ярьж чадахгүй эхлээд бол тийм харилцаа сахуулаад тэгээд одоо би даалт өгөнтэй шаардлагалт өгөн би бүгдийг өөрөө хийх болчихж байгаа байхгүй. Гинт 18 9 жилийн дараа би гинт анх удаа би даах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ би яг үүндээ амар айж ин. Тэнгүүд надад одоо зуны 3 сар байна. Бэлдэх. Одоо би ядаж одоо би англи улсаа сайжруулж байгаа хэлсэн шүү дээ. Хятад хэлээр сурж байгаа. Тэнгүүд одоо наадах компьютер дээр юм хийсэн. Яг яаж компьютер руу оюутан чиж байх юм. Тэгэл мэдгүй айгүй хэцүү байна уу. Гэхгүй юу. сэтгэл санаа оюутан болохоос өмнө хэцүү байна уу. Зүгээр шүү дээ. Чадтыг Сар үйлж байгаа л тэгэл болсон шүү дээ. Очоод нэгэнт нөгөө ингэж бодогддог. Нэгэнт сургуультаа сонгоод тэнцээ тийм ингээд болцсон байхад хүүхдүүд нөгөө шантраа дундаас нь ирдэг штэ 2 3 дугаар курсээсээ тий одоо болоо энэ үнэхээр дэлэхгүй байна ингээл тий тэгхгүйгээр л тэндээ нэг бүр төгсөөд ирээсэй гэж хүсдэг Тийм ээ. Тийм зуураад аваа. Тий. Чамд л хэрэгтэй гэдэг нэг өгнөд байгаа шүү дээ. Тэрнээс үш за тэнд нэг 2 юм уу 3 жил ингээл өнгөрөөчвөл за чадахгүй маань гэсэн төгсөөгөө дахиад энд ирээд өөр нэг мэрэгчлэр эхнээс нь сурна гэдэг чинь цаг хугацааны хувьд тий амьдралын насны хувьд тэгэл бас жоохон алдагдaltaас нагддаг байхгүй. Тэгэхээр нэгэнд чи ингээл сонгоцсон болж угаасаа чадна өөртөө ихтэй чадна л гэж бодож байна. Тийм. Гэхдээ аль нь ч усан ер нь яг тий. Би бол тэгж л боддог шүү дээ. Тэгвэл би ажил хийхгүй гэж бодод. Тэгээд Шанхайд очиод Instagram хөгжүүлээд байгаа. Сошиалнуудаа яг улам амар сайн хөгжүүлж хийж байгаа байхгүй. Тэгэнгүүт эн чинь намайг аль ч улсдээсэн тэгээд бас байж болох хамтарч ажиллаж болохоор юмнууд байхгүй юу. Тэгэнгүүт би угаасаа хийж чадах юм нэ хөгжим зааж чадна. Дуулж чадна, жүжиглэж чадна. Контент хийж чадна, юм мэдээлж чадна. Өөр юу чадна. юу ч юм Наа чин чадж байгаа юмнууд байхгүй юу? Тийм. Зөндөө юм тоодож штэ. Одоо юу ч үсэх юм. Одоо би Тайванд л ажил хийгээгүй штэ. Тэгээ стипендтэй тэтгэлэг бол байгаагүй. Тэгээ ажлаа хаанаас авч хийж байгаа вэ гэхээр газруудад PPT хийж өгч юм уу тий орчуулга хийх ч юм уу. Тэнгүүд надаа нөгөө ямар чадвар чирүүлж байгаа. Би чи амар ичээд дүүсэхгүй хүнээс юм гоохос.
Тэнгүүд одоо л хаамаг шүү. Ажил байна уу тий? Үлсэж өглөө гэж тий. Мөнгө хэрэгтэй. Тэгээ үлсэж өгч байгаа юм чинь яаж игээл хүнээс юм гуйж ч юм уу асууж сурна. Тэгвэл толгой ажиллаад эхэлнэ яг тэр үед тий. Survive хийх гэл нөгөө тархичин гинт хүүе гэж ингээд юу ээж чи үлсэд өглөө штэ. Би гэлс ажиллаад тий гэл ингээл ажилдаг байхгүй. Тэгээд сонсонгууд зөндөө байж чи мэдээд ш. Би хөгжим чадна тий контент хийж. Тэгвэл зөвхөн өөрийнхөө нүүр мүрийг гаргаад байхгүйгээр тий газруудад бичлэг идэл жижигхэн тий би ийм хийж өгч чадна гэж жижигхэн ур чадруудаа нэмэх хэрэгтэй байхгүй. Одоо тэгээ гадагшаа зөвхөн Монголдоо биш хүмүүс яаж эхэлж байгааг гэсэн чи одоо орчуулга хийдэг хүмүүс бол юу гэдэг чи Японоос юу авснаа тий англи руу орчуулж өгөөд тий тэр англигаа буцаад Япон руу гэж AI маяа ашиглаад яа тий тэнгуүтээ яг хэлтэй үнээр нь хянуулаад ч юм ингээ хоёулаа хамт ажиллаад ингээд зөндөө боломжууд байгаад байгаа байхгүй. Одоо янз бүрийн апмап хийх гэж байгаа бол ч юм уу хэлтэй хүнтэй хамтраал гадны одоо баахан вебсайт байдаг болсон. Тэгэл гадагшаа одоо өөрийгөө зарж эхэлж байна. Тэгвэл Монголын эдийн засаг өөр амар хэмэгдмэл жижиг тий. Инфляцаас амар өндөр болж байгаа. Хүүхдүүд ярил юу ээ тимэдийн баахан сонсцсон юм яриад байгааг ойлгож. Гэхдээ одоо энэ нь юу гэсэн үг гэхээр яг тогтвортой бизнес нь явцсан хүмүүс л тогтож үлдэхээр одоо том компани юу гэдэг Apple, MCS ч үгүй юм ингээл тогтож үлдэхээр болцсон. Жижиг байгууллагууд бол тийм амар онцгой биш бол эсвэл үнэхээр тууштай бүр ингээл чичрээл юмаа хийдэг биш л бол нурж унцаагаад байгаа байхгүй. Сая ингээл хичнээн газар хаалгаа барив тий. Одоо ингээл энэ үзэж байгаа хүүхдүүд ээж аавынх нь бизнес ч гэсэндээ унжил байгаа ах заримийнх нь. Тэгэл босх арга хайгаал. Тэгэхээр юм өөртөө тэгтээ дарамт өгөхгүйгээр тэг дарамт хаяа сайн зүйл болдог л тоо. Саяны шиг заавал амьд гарах тийм нөхцөл байж хүн хаяа ингэж гарч ирдэг. Тэнгүүд гадагшаа надад зарж болох юу вэ гэл манай юу гэсэн багш бас хэлээл байгаа байхгүй юу. Хүүхдүүд хүртэл ингээл гаднаас хичээл авдаг болж эхэлж байна. Тэгээ одоо Америкт гэрээсээ сурдаг одоо Монгол ч гэсэн тийм байдаг. Тэнгүүд гэрээсээ сурдаг нөгөө ерөнхий боловсролын сургууль бүр явахгүйгээр тэгээ зүр шалгалтаа өгөөл шалгалтаа өгөөл бүх боловсрлоо гэртээ авчдаг. Амар олон төрлийн юм байгаад байгаа байхгүй юу. Тэгээ одоо бас хувийн сургуулиудаас ингээл татгалзаж эхэлж байна. Яаж юм чинь амар гой сургалтын төвд байдаг болсон. Хүүхдээ улсын сургуульд өгөөл харилцааных нь нийгэмшлэн тэндээ явуулж байгаа юм чи. Тэнгүүтээ гой цагийг тааруулаад байнгын дарамттайгаар биш яг хөгжүүлмээр байгаа 3 юм секцэнд нь явуулдаг ч юм. Өөрийнх нь бүртээ нэгт заавал эзэмшээсэй гэж бодож байгаа хоёртоо ингэж явуулдаг ч юм. Ээж анараас тэгж эхэлж. За Зүүсигийн одоо Instagram хэдэн дагагчтай байгаа? 50 хэдэн л байсан. Тэгтээ бас нэлээд байна тий. Одоо тэгээд ажил хэр орж ирж байна? Ажиллах саналаа. Би очоод дэлгүүр мөрөн гэл тэгэл тэнгуут уусаа Facebook дээр би илүү дагагчтай 200,000 тийм баг тий. Тэнгуут 210 гэж. Тийм Facebook, Instagram хоёроор TikTok дээр болохоор яг өөрийнхөө үеийнхэн маань намайг авдаг. Тэнгуут Instagram дээр яг үе доошоо надад жоохон дэшээ. Тэнгуут Facebook дээр яг бүр дэшээ. Тэнгуут Facebook-ийн маань илүү идэвхтэй байд юм аа бас. Тэгээд бүгдэн дээр нь одоо энийг адилхан рeel оруулаад тэнгуут бүх хаяг дээрээ тавьж байгаа учраас тэд болно гэх ингэж юм хийж байгаа юм. Болохгүй л юм зарахгүй. Тос зүгээр. Зарна бодож байгаа Аваарай гэж. Нэг хятадаас санаа зовоод байгаа юм биш гэдэг одоо бүгд мэддэг болсон болохоор бас гоё үе юм шиг санагдаад байгаа шүү дээ. Нэг монголчин жижиг юм чинь одоо гадагшаа бол гадагшаа сурах ч юм уу тий гадаас сурах ч бидний юм эрэг шурган нь ер нь бол болчих шүү дээ. Юм жижиг нэг хэсэг нь нэг юм бичил хэсэг нь. Тэгвэл Монголд ирэхээр зах зээл нь айгүй жижигхэн байгаа учраас тэнд амархан ингэж танигдах тий амархан ингэж нэг юм гол гоё юм олчих юм бол тэрийг түгээх айгүй амархан байгаад байгаа байхгүй ингээл. Яг тий. Цөөхүүлээ ч юм уу. Би нэг цахаас нөгөө цах жоо төвжөлтөө үер хэцүүтэй. Гэхдээ шүн хөргөлт мөргөл тгээ явах юм бол үнэхээр хурдан тий. 10 их минутанд явдаг юм байлээ ш. Тэрийг яг нөгөө ковид үед ойлгосон ш. Бүх юм хаалттай. Энэ талын цахаас баруун талын цахаас 100 цах ороход 13 минут болж очиж шээ. Тэгэхээр гот чи юм жижигхэн байсан юм уу? Тэгсэн мөртлөө төвжрэлтэд бол хичнээн цаг явдаг нэг газар руу очих гэж. Тэгээд хийх юм зөндөө байгаа. За яг одоо
За өвлөнгийн өсвөр нас бол нэг тэгээд зарим санахгүй өнгөрчөж тий. За мэрэгчлэг бол тэгээд сонгоцсон. Одоо яг нөгөө 12 төгсөж байгаа хүүхдүүд 9 10 дугаар ангийн хүүхдүүд ч өсвөр насных байгаа шүү дээ тий. Дундаа анги ахлах ангийнхан чам. Яг энэ өсвөр насны хүүхдүүдэд зөвлөвөл чи юу зөвлөмөр вэ? Одоо нөгөө сүүлд сонссон чинь би нөгөө өсвөр насныхантай ойрхон байгаагүй үзсэн болохоор сайлж мэддэг. Одоо ажиллах гэдэг шүү дээ тий. Тэгээ ажилтдаг ингээ хүмүүсээс нь сонсохоор хичээл бол аягүй сайн хийх нь бол хийгээд хийхгүй нь хийдгүү ч юм уу. Яг ямар мэрэгчлэр урлаг спортоо хөөх нь бол хөөгөөд ингээд өмнөх үеүүдийг бодвол аягүй ялгараад ингээд сурчжээ юу хийх ингээд ойлгоод өөрөөсөө хайгаад. Тэнгүүд хамгийн их ярьж байгаа юм. Гэхдээ багшаа миний трама гэж эхэлдэг гинэ. Яа. Сэтгэлсүүгээр. Тэнгүүд жоохон юм сэтгэл санаагаар дэмжих бас хүмүүс хэрэгтэй байгаад байна гэл. Тэгээ ингээ харчаад чаддаг нь бол ойлгож байна шүү дээ. Чадгаа хайж байгаа хүмүүс бас байгаад байна. Тэгэл чи яванд бол ус олчихно гэж бодоод байгаа байхгүй. Тэгэл зөндөө гой хөтөлбөрүүд гараад ирсэн. Өөрөөсөө туршаал үз, эколог руу ороод үз тэ. Спорт, урлаг зөндөө юм байгаад шүү дээ. Одоо манай хийж байгаа хөтөлбөр бол жишээ нь 6 юм салбар юм байгаа байхгүй. Юу ангаах ухаан, барилга хот байгуулалт, IT, нийгмийн эрүүл мэнд ингээд өв соёл энэ зөндөө юм байгаад байна. Тэгэхээр хүн сонирхол бүр ингээ амар олон янз юм байгаа. Гол нь ийм хүсэж байгаа чадахгүй гэдэг нэг юм жоохон хоёр юм жоохон бодоод чадахгүй байсан ч яаж чадчих болох уу гэдгийг бас бодож үзэж болно. Тэр амар сонирхолтой байж магадгүй шинэ юм сурах, өөрөө ингэж тархийг байнга хөгжүүлж идэх тий. Жоохон юм эрэлт шаагуулж байгаасай л гэж хүсэж байна. Монгол өв соёлдоо үндэсний зүйлүүдтэй хэр хайртай дуртай юм. Тэгж харчдаг. Бүгдээрээ хайрдаг гэхгүй. Бид нар нэг саяны жишээтэй ижлэхэн 70-80 оныхон юу ч харах сөхөөгүй явж байгаад тий. Хотдоо төвлөрөөл ингээл явж байгаад ажил амьдрал гэж явж байгаад харах сөхөөгүй тий мартцсан тий. Чим шигийн байдалд оруулсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн буураас ерөөсөө биш байсан. Тэр дунднаас өв соёл тэгч нараас зөндөө байсан. Одоо тэрийг ингээд алдаршуулж сурж ин тий. Тэр олж аваад баримтжуулж сурж ин хүмүүс. Өмнөх өв соёлоо хайж сурж ин. Яагаад вэ гэхээр бидэрт одоо тийм цаг гараад байгаа гэж хараад байгаа. Манай үеийнхэнд манай доод үеийнх тийм цаг гараад байгаа учраас хүү дээлж ийм түүхтэй минь амар гоё тайлбарлаад өгсөн чинь дээлийн өмсөх дуртай болцсон. Хөдөө ийм хүмүүс ингэж амьдарч болдсон шүү дээ гэсэн чинь хөдөө амьдрах хүсэлтэй хүмүүс их болцсон. Үгүй 3 цаг вагоноор явбал ирээд очичдаг л байсан юм биш үү? Машинтай 2-3 цаг явбал байшинд очиод 7 онцод ирж болдог байсан юм биш үү гэдгийг харж сураад байгаа гэсэн. Тэгээ хүмүүс аялд сурж гин тэр хэрэг нааштай явж сураад гадны хүмүүстэй өөрсдөө харьцуулж өмнө нь ингээд яагаад энэ юм дэлгэрхгүйсэн бэхээр харьцуулах юм байхгүйсэн. Харьцуулж чадахгүйсэн. Тэгээ сая худлаа өнөө ковидос хойш Вьетнам айгүй явал Таиландаас өмсөлөө худлаа өнөө 90 хятад тий хөх хот явж үзснэ. Монголтойгоо харьцуулах юмтай болонгууд улам хайрлаж сурч нөгөө нэг ондоочлоо ойлгож сурч байгаа шүү. Тэгээ манай найзууд өмнө жил найзууд дундаа нэг 8 эсвэл бэсрэг наадам гэж хийгээл найзуудаараа яг Монгол дэлтгэрэл айргаа уугаал өөрсдөө дуу бэлдэж ирээл болдог тийм ном сум харвал тэрийгээ сурч мөрч байгаа байхгүй. Манай найз одоо бүр үндэсний харваад явдаг болсон. Мөр зорин дээр бүр эхлээл байт харуулд явж байгаа л одоо үндэсний байт харуу бол одоо бүр морин дээр дээлтэйгэл явж идэг болсон. Талцсан. Тий. Тэгээд ийм цаг завтай болгож өгсөн. Одоо дээд үеийнхэндээ баярлалаа. Зөөсөө ер нь дээл өмсдөг үү? Аавын тийм өмсөн шүү дээ. Манай аач амар тийм үнсэрхэг. Тэгэнгүүт манай гэрт яг Монгол гэрт байгаа юм шиг ширээ авдар байдаг. Тэгэл наваагс багахаас ямар хүнтэй өсч ин дээ тэр хүний юмыг хараад тэгэл аач амар дээл малгай Монгол хөтлөнд аягүй тийм хүндэтгэж ханддаг. Тэгэнгүүт миний хувьд тэрийг надад тийм өсөл бол байхгүй. Зүгээр яваад заансаа наад метр болонгод яг надад ч гэсэн зориулаад айгүй тийм дээлмэл аав заавал ингэж хийлгэж өгдөг. Тэгээ би бол анхандаа өстө хүчээр бөө юм бол өмсөөл ингэж зургаад аруулаад судлаа энийг тэгэл байдаг байсан чинь яг сүүлийн үед
ингээд ингэж нөө Монгол ботлоо шүү дээ манай. Тэгвэл Монгол гадаадд ингээ өмсөө явцсан байгаа би хүн харсан байхгүй юу? Чи ингээ зурсан хүн болно ингээл хаа гэл ингээл амар гой хараад тэгсэн чи тэр гутал ингээ бидний үзээ байдаг нэг ингийн хүнтэй санагдаад гадаадд айгуу тийм заагурлаг шин шал өөр юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ би харчаад хаа ямар гой гутал вэ гэснээр шууд гэртээс өөрийнхөө Монгол гутлыг өмсдөрөө хийж байсан. Тэнгүүд одоо яг анх удаа би ч юм бол одоо нэг нутгаас маань гэсэн байхгүй шүү дээ. Тэнгүүд одоо хятад руу явах чинь тэгэл манай гэпэр аваагүй шууд төгсөөд явцсан найзууд маань одоо уйлаад гэрээ санаж ээжигээ санаж яваагаа санаж гээ жилийн өмнө явцсан тийм. Тэнгүүд би болохоор би юм сүртэй тий таньд гоё хаастай энэ хараа ялч аюу гоё хүснээрээ биш вэ нүгэл чи ирээд үүсгээд аахгүй тэгвэл намайг ингээ айлгаад аахгүй тэгээ одоо л яг Монголд санаж мэж үүсэх бах та Тийм тэгэл эхэлт юм да. Яг нэг харьцуулаад ирэхээр бас ялцчгүй тэгж санагдах баг тийм. Тэнгүүт энэ өв соёл гэж юм чинь нэг айгүй гой хөнгөнөөр ч юм уу тайлбарлаад өгсөн хүмүүс угаасаа байгаагүй үнэн гэл бүгд ярьж байгаа шүү дээ. Түүхээ хүртэл нэг юм амар уйтгартай яриад. Би одоо түүхтэй яагаад тэрээс уйтгартай ярьдаг байсан болохоор сонирхтгүй ч юм уу тий. Амар гоё юм чинь. Би одоо яагаад өвлөн гэ нэртэй чинь тийм үү. Үнийг гайхаад байгаа байхгүй. Тэгээд юу яасан чинь түүхт яагаад дуртай болсон бэ гэд амар сонин эргэж түүхт дуртай болж байгаа байхгүй. Яас гэсэн чинь за би ингээ хүний эрхийн байгууллагт ажилладаг байсан байхгүй. 3-4 жил ажиллаад тэгээд тэнд болохоор ингээ хүний эрхийнхаа тухай ойлголт яаж хүний эрх хөгжсөн те яагаад нэр хүний эрх чухал юм гэдгийг тэр хүмүүс амар лаг тайлбарлаад байгаа байхгүй. Нэгт дуртай, нэгт тэр факт баримт те үнэхээр ойлгохыг хүсэж байгаа тэр ингээ нүдэн гэрэлтэй тайлбарлаж байгаа. Тэгээ амар зэгцтэй тайлбарлаж байгаа. Энэ болгоныг хараад хөөгтүүл тэгвэл Монголд яаж хүний эрхтэй те хууль да ингээл бүх юм тайлбарлаж байгаа. Тэгээд гадны юмыг тайлбарлах нь Монгол руу орж ирээд Монголын хууль яаж одоо юу гэдэг чи хамгийн анхны одоо хууль хизээ батлагдсан ингээл ухрангууд их Монгол улс хүн үү мөн үү гэл ингээл ухарж орж ирж шít. Тэнгүүд гэж одоо хараар ирбэл хүй түүл нэр ямар хуулийг яаж авах баталж ирсэн юм бол да гэж ингэж сонирхол татаад ирсэн байна шүү дээ. Тэгээ бүрэн ингэж бүр амар түүх сонирхдаг тийм галзуу тийм галзуу сонирхогч биш учраас ямар тач нэг уушаад үзэж байгаа байхгүй тэр ийм болсон юм байна. Бас мэддэг байх хэрэгтэй тий ер нь түүхээ ч юм уу тайлбарлаад өгчхөд тий гадны хүнтэй таарахж ч юм уу нэг юм манайх ч номны нэг оршил хэсэг шиг энтэй явж ивэл бас зүгээр байгаа даа. Одоо зөв жишээ нь Шанхай явахдаа гоё Монгол дээлтэй Монгол хотолтой яваад тэндээ өмсөд рилмэл хийвэл бас л үнэхээр гоё харагдах баг. Тэгээ байнг биш л те мэдээж хэрэгтэй бас нутгаас анх үедээ. Түүхийн юм дээр хэлэхэд одоо би чи саяхан л сургуулиуд төгссөн шүү дээ. Тэгмүүдээ 6 дугаар ангид анх түүх орж ирэхэд л гоё байсан. Тэрнээс хойш би хизээд түүхийн хичээл дээр гоё байж үзээв. Яг 6 дугаар ангид орж ирсэн чинь миний дуртай юм анхандаа үг ярьж байна. Египт, пирамид, Клеопатра гэж ярьж байгаа. Клеопатра хилэнцээ ордвол тэгэл өөр амар судлаад пирамидыг судалж модлаа. Тэгсэн чинь 7-оос шууд Монголын нууц төвчөөд ороод эхэлчихгүй. Тэгээ 12 төгсдөл Монголын нууц төвчөөд уусаагүй зөө. Маа түүхийн хичээл өөр юу ч орж ирээгүй зөө. Тэгээд би түүхийн хичээл болгон дээрээ ингээд бүр ингээд би яг өндөө юу ч санахгүй байна Монголын нууц төвчөөгийн тухай. Бүр 7-оос үзсэн хэрнээ тий. Тэгээд айгүй тийм нэг сонирхолтой хамгийн ойртой хичээл байсан байхгүй. Тэгэнгүүт Монголын түүхийн талаар нэг сайн мэдгүй. Тэгсэн чинь сая тусгаар тогтнол гэдэг Монгол кино гарч байгаа байхгүй юу. Тэгээ тэр киног нээлтэн дээр нь би очиод ингээл үзсэн. Тэгсэн чинь ингээл Монгол улс ингэж тусгаар тогтсон юм шүү дээ гэл ингээл тэр киногоор ингэж манай баярын ийм юм болж исэн юм ингээд мэдж байгаа байхгүй юу. Тэнгүүд хүн юу сонирхолтой тэгээ би одоо чинь кино үзэх амар дуртай. Тэгэхээр ингээд тэр киногоор би ингээд айгүй чухал юмыг ойлгож авч байгаа байхгүй юу. Одоо Чингис хааны кино, Мантгат цаатны кино байдаг штеп. Гэтэ арай л дээр үе бид нар одоо нэг тэрийг үзгээл амар хичээхгүй. Тэнгүүд яг орчин үед одоо ийм гоё тэр түүхийн хаймыг хийвэл гоё юм билээ. Одоо K-drama дээр дандаа л одоо орчин үе үжиж хатан хаан болсон юм байгаа л үдэн штеп. Тэгэж түүхээ биднэрт тэр таниулвал маш зөв санагдсан. Яг сонирхдаг юугаар нь замаар нь тий одоо тэнгууд толгоонд нэг юм орж ирж байна.
Тэгвэл ингээд түүх сонирхмоор тий контент хиймээр байгаа бол магадгүй нэг заавал зүйлсий биш тий. Би биш тий. Нэг ингээл үзэж байгаа хүүхдүүдээс ч юм уу контент хиймээр санагдал тэгснээр түүхээ тайлбарламаар эсвэл одоо чамаар жишээ авчи. Уншаад тэр одоо хаттынхаа тухай тий тэр хаттын тухай тэр хаадын тухай гой 6-аар тайлбарлаад тий тэдэн сар төрсөн гэдэг. Тэр болохоор ингэсэн баг тий. Тийш тайлбарлаж таниулж бас болно. Бас үнэхээр сонирхолтой санагдаж байна тий. Хилэнцэн орд Клеопатра хилэнцэн орд гэсэн вау гэсэн бол төөх өвлөх яасан би ч мэдгүй тий. Өөрөө хизээж төрсөн. Тэг ямар хулгайлагдал явсан тий яасан цаашаа гээд тэгж одоо юмнууд хөргөж болно. Тэгэхээр ингээд санаа бол дуусахгүй. Санаа гаргадаг хүнээс хизээж санаа дуусахгүй болохоор чи энэ санааг хүн хулгайлчих болно шүү дээ. Сонсонгуудаа хэрэгжүүлчих болно шүү дээ. Энэ бол аюугаа шин мэддэг сургуулийн юм аа. Тэнгүүд чи ингээд найзтай жишээ нэг юм яриад өгч юм уу чиний ярьсан юм хийцэн байх юм бол үнэхээр тэр муухай байгаа байхгүй. Гэхдээ юу гэхдээ юу гэхээр санаа гардаг хүнээс хизээж санаа дуусахгүй учраас зүгээр л ингээд орхиж явах хэрэгтэй мөлий. За яг үнэндээ хорвоо дээр бүх хүмүүс яг энд бараг 180% нийжлэхийг бодвол явждаг. Хин төрүүлж хийсэн л гэдэг юм л. Хин төрүүлж бас тууштай хийж байгаа нь. Тэгээ ингээд явж хагаад зөндөө санаа гарна. Тэгэл миний ярьсан юм хийчихтэй гэсэн зөндөө байсан байхгүй юу? Надад ч гэсэн зөндөө байдаг. Манай бүр ингээд найз хийсэн тий. Смарт тий. Би ингээд хамтарч юм хийгээл ингээд ярьж байсан намайг болонгуудаа хийцэн. Тэгэхээр чи нэг миний санаа штэ гэд нэг өөртөө л гомддог болохоос бас яг хэлж чадахгүй л байгаа юм л да. Тэгэхээр би биш би өөр хин нэгэн санаа хэлхэлээсэн багтаа энэ санаа гэж бодоод өнгөрдөг. Тэгэнгүүт чиний нөгөө ярьж байсан санаа тэдний хийсэн мэлээ шиг харин тийм билээ. Хийж чадаагүй л юм чин те би эхэлж чадаагүй болохоор би тэгэл өөрөө тохин болж байгаа байхгүй. Ер нь бол тэгэл санаа зовлт харин эрэл эрэлч тийм хайгуулж байгаасай л гэж хүсэж байна. Dream, dream, dream when I feel blue. Ивент итгэгч Батга имчилгээ арьс арчилгааны брэнд Biamon Anti-Acne. За өнөөдөр манай урилгыг хүлээж аваад студид маань хүрэлцэн ирсэн. Өвлөндөө маш их баярлалаа. За тэгээ маш олон талын олон төрлийн мэдээллийг ингээд нэг доор өглөө гэж бодож байна тий. За ягаад чим нөгөө сэтгэл судлалаар сурсан хүн чинь бас нэг ийм суйртай ярьдаг юм шиг санагдлаа. Нэг хүн төвтэй тий Бүгд тийм шүү. чиний хувьд бүгд биш ахaltaа мэдээж нэг юм буруу ойлголт түгэх гэж байгаа яагаад гэдэг болохоор тэгээд нөгөө бас нэг юм ерөнхий бас ярьдаг юм байна тий тэгэнгүүт өвлөнгийн хувьд өөрөө бас маш олон төрлийн юмыг туршиж үзэж байгаа хийж үзхийг зорж байгаа хүн байна тэгэхээр бас манай үзэгч өсвөр насны хүүхдүүд болон өсвөр насны хүүхэдтэй ээж аавд бас нэг ч гэсэн мэдлэгийг бас сонсоод авсан бахаа гэж бодож байна. За тэгээд өнөөдөр манай подкастыг Biamon брендийн Батганы эсрэг арьс арчилгааны багц бас ивент тэгдэг. За энэ багцынхаа дээжээс бас ингээд бэлэг өнөөдөр батг гарсан. Хэрэглээд үзээрэй. Бэлэг болгоод өгье. За тэгээд подкастын маань хамтрагчаар Teen Cafe гэдэг өсвөр насныханд зориулсан юм кафе ажилладаг. Энэ кафе болохоор зөвхөн нөгөө нэг кофе шоп биш, дотроо маш олон төрлийн тоглоом, за тэгээд төрсөн өдрөө тэмдэглэх өрөө, караоке, хүүхдийн караоке, тэгээд бичлэг хийдэг хүмүүс зориулсан бас тийм маш олон юмнууд байгаа. Тэгэхээр энэ бас өсвөр насны дүүнараа бас тоглоулаарай гэж хэлж баярлалаа. За тэгээ өнөөдөр хүрэлцэн ирээд маш гоё мэдээллийг хуваалцсанд баярлалаа. За баярлалаа. За Teen Zone подкастын энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай.